Жолооч та хуульд заасан хугацаанд торгуулиан төлж замын хөдөлгөөнд соёлтой оролцсон уу? Зөрчин шалган шийдвэрлэх тухай хуулийн 7-гийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг зөрчилүүлсэн хүн хуулийн этгээд хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар биелүүлнэ гэж заасан хугацаанд та торгуулиан төлөөгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах үндэслэл болдгийг анхаараарай. Мөн хуулийн 3-8 дугаар зүйлийн 4 дахь заалтад зөрчилүүлсэн хүн хуулийг этгээд тусгаалan олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхэн хэрэгжүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг байнга эсвэл ноцтой зөрчсөн, эсвэл тусгаалan олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхэн хэрэгжүүлэх журмыг зөрчсөн зөрчилдөнд оногдуулсан шийдвэрлийг биелүүлэхээс санаатаагаар зайлсхийсэн бол эрх хасах шийдвэрлийг үндсэн шийдвэр дээр нэмж оногдуулна гэж заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хасах шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай. Иймд жолооч та замын хөдөлгөөнд дөрмийн дагуу оролцох, оногдуулсан торгуулийг 15 хоногийн дотор сайн дураар төлж замын хөдөлгөөнд соёлтой оролцсон уу?